1995 онд байгуулагдсан BYD компани нь гаруй цэс компьютерийн сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх ухсрах зэрэг IT-ийн ажил төрөл бензин болон цахилгаан хөдөлгөөнөрт автомашин үйлдвэрлэдэг. Харин сүүлийн жилүүдэд техникийн давуу талаа ашиглан нарны энергийн цахилгаан станц, LED болон цахилгаан хөдөлгөөнөрт сэрээт ачигч зэргийг хамруулсан шинэ эрчим хүчний салбарыг төлхөө хөгжүүлж байна. Өдгөө тус компани дэлхийн хэмжээнд 22 үйлдвэрлэлийн бааз ажилуулад байна. Энэ дэлхийн маргааш дэлхийн хүмүүсийг хэрэглэх тийм ээ цахилгаан эрчим хүчээ авах машин унаагаа хэрэглэх тэр бүх юмыг л тэнд хийж гин гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр бид нар бензин хэрэглэж байгаа энэ үнэтэй олон машинаас татгалзах энэ сэтгэлгээний өөрчлөлт биднэрт дэлхийд даяараа хүмүүст хэрэгтэй болцсон юм байна. Тийм учраас тэрийг дэлхийд даяар сурталчилж энэ цахилгаан машин лөө энэ цахилгааны зөв хэрэглээ лөө байгаль орчиндөө ээлтэй хэрэглээ рүү орох тийм сэтгэлгээний өөрчлөлт хамгийн түрүүнд хурдтай явах шаардлагатай байна гэдгийг л хэлснээр их онцлог байлаа. Би анхудаа BYD-г сонссон. Ер нь урд өөр орнууд ингээд явж хат цахилгаан эрчим хүчээр ажилладаг. За тэр тусмаа зүгээр нэг юм цахилгаан биш, байгалийн эрчим хүчийг ашиглаж цахилгаанаа үйлдвэрлэж гаргадаг байгаль тийм ээлтэй одоо эко ногоон тийм үйлдвэр байгааг анхудаа миний хувьд бол анхудаа харсан. Маш сонирхолтой, маш таатай, маш хүчтэй тийм гоёмсог тийм үйлдвэр байна. Хэдийгээр Хятадын дөнгөж 1% хангаж хэрэгцээнд хангаж байгаа ч гэсэн явандаа маш эрчтэй ингэж хөгжихөөр тийм хүн болгон энэ байгаль дээлтэй энэ машиныг унж одоо энэ ихтлхийг аврах тийм маш эко тийм сайхан үйлдвэр байна. Тэгээд тэр үйлдвэр нь үнэхээр гоёмсгийн ганц машин үйлдвэрлэх биш, олон төрлийн батарей, зай, ураагуур те утас одоо дэлхийн ямар IT хөгжил байна тэр болгоныг тэнд үйлдвэрлэж байгаа нь бол бүгд найрамдах хятад ард улсыг тэгээ IT болон машин техникийн хөгжил маш өндөр гаргаж байгаа. Зөвхөн тэр BYD-ийн тэр машин төлөөлж харуулж байгаа надад